За 5 дугаарт нь гараа хүүгийн гар дээр тавьсан. За өгөөмөр байдлыг бид заах ёстой байна. За ер нь маш олон хүмүүс тийм авах дуртай байдаг. Ингээл авах гал. За тэг өнөөдөр би бас энэ улс орны хүмүүс ингээд нэг авах гад байгаа. Энэ үзэл санаанд бол үнээр таатай биш үү. Өгөх зүрхтэй байх ёстой. Тэгээд маш олон хүмүүс юм хатин гартай байдаг. Гар натгаастай. Тэгээ тийм атастай гартай хүмүүс ингээд бүр ингээд хуруу гарна нэг үрчлээ ингээд тавиад бид ингээд тэнээл хэрэгтэй. Нэг би нөгөө гудамжинд явж исэн чинь надаас нэг хүн юу бас нэг жоохон ууцсан байр юм. Надаас архины мөнгө ихсэн. Гоо ах надад архины мөнгө байхгүй. Тэг заавал нэг юм авахгүй. Чамд өөр юу байна? Тэгээд нөгөө юу яасан бэ ингээл надад нэг бохоо нэгс бохоо гэж. Нөгөө ах бохоо гэж асуусан шүү дээ. Тэгээд юу заавал авахын сэтгэлгээт те. Бүү сайн танихгүй өрнөл ингээд. Тэг өөр юу вэ ингээд өөр хоргоо. Ямар нэг юм өгчих гээд. Тэгээд бид өөрчлөлт тэр хүмүүсийг өөрчлөх хэрэгтэй. Үнэхээр хүмүүс өгөөмөр болж явах юм бол тэр хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж явах хамгийн том тэмдэг. За тэгээд би бас за удахгүй санхүүгийн эрх чөлөө гэдэг тийм хэрхэн өгөх вэ? Хэрхэн эзэн ерөөдийн тэр талаас сургаал заанаа. Заах хэрэгтэй боллоо. За тэр өөрөө аюул том сэдв байгаа. Тэгэхээр тэр гарын таа гэсэн нэг тэнийхэр бас өгөөмөр болох хэрэгтэй шүү. Хэн өгч чадна те тэр нь өрөөгддөг. Тэгээ та бүхэн одоо ингээд эргэн тойрон байгаа улс орноос ингээд Монгол орн ингээд тусламж аваа л юм. Үнэхээр эмгэнэл шүү. Бид нар энэ гаднаас тусламжийг зогсоох хэрэгтэй. Тэгээ харин бид эргүүлээд яаж улс орныг өгөх вэ? Яаж өрөөх вэ гэж бодох юм бол бид өрөөгдөв. Сая би Америкт нөгөө талархлын баяраар Америкт байсан. Тэгээ тэр үеэр бас маш олон бараа бүтээгдэхүүн бараг 50-60% хямдардаг цаг үе таарсан байсан. Тэгээд би талархлын баярын утга учирыг асуусан. За талархлын баяр яагаад хийдэг Америкчуудаа гэх. Тэр бас Америкийн иргэн болсон Монгол хүн байгаа. Тэсэн нөгөө Америкийн иргэн маань хэлсэн. Яг энэ уул үндэстэн одоо Индиан үндэстэнд хоорондын иргэний дайн мөргөлдөн байсан. Тэрнээс болж утгийн уул иргэдэн бүр уул руу гараад одоо дөрвчгсэн. Тэгээд ийм байж болохгүй гэдэг нэгэн удирдагч, мандайлагч маань бүгд эднэртэй дахиад их төвний гэрээ байгуулъя. Дахиж хязгаарч эднэрт гамшиг учруулахгүй бай. Тэгээд ийм засаг тэргуулийн махыг чанаад тэгээд нутгийн уугуул иргэдээр очиж ингээд төл үсээс хооллоод тэгээд уучлалтгүйгаад эднэр та нар дахиж одоо аюул учруулахгүй гэдэг. Тэгээд тодорхой нэгэн газар нутаг оршин тогтнох эрхийг олгоод тэгээд тэднэрт нэгсний газрын хишиг гэж тийм манайхаар одоо эрдний хишиг тэг хишиг тарааж өгсөн. Одоо бүх хүмүүсийн тоогоор нь одоо сар болгон тогтмол өгөх нэмэрлэгүүд тэтгэлэг гэсэн үг тийм өхөөр тийм бүх зүйлдээ тусгасан. За гэтэл энэ талархлын баяр ингэж гол утга учир нь тэр гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр тэр нутгийн уул үндэст нь мөхөж байна. Яг тэд уг нь дээд сургуульд ороход сургууль өнгөө гэж байгаа. Тэдний сургуульд орох шаардлага байхгүй. Яг л сар болгон хангалттай хэмжээний мөнгөнд тэлэг авдаг. Тэгээд тэд нар юу болсон бүгд дандаа архинд орцсон, хар тамхинд орцсон, мөн мухаа зүйл донтцсон. Тэгээд ерөөсөө мөхөж байгаа. Тэг үнэхээр эмгэнэлтэй. За тэгвэл үүнтэй адилхан хэрвээ бид ингээд ямар нэгэн зүйлсийн гаднаас ингээд авнаа гэсэн тийм сэтгэлгээтэй байх юм бол бид мөхнө. Харин бид түүнийг зогсоогоод яавал бид өгөх вэ? Яавал бид өөрсдөө зориулах вэ гэж хандах үед эзэн өрөөд юм аа. Амен. Тэгвэл өнөөдөр Монгол орнд маш олон тусламж үзүүлж байгаа тэр улс үндэстнүүд өрөөгдөж байгаа. Бурхан юм. Тэгээ бид өрөөлөө маш их алдаж байна гэсэн. Тэгэхээр бид үнэхээр ийм хатинг гарыг тэнэлэх хэрэгтэй. Бид өгөөмөр гар болох хэрэгтэй. Амен. Бид бусдад үнэхээр илгээлтэнд
Тэг өнөөдөр Монгол чуулган ч гэсэн өгөөмөр гэж чадахгүй байгаа. Тэгвэл та энэ эзний өргөө хоол хүнстэй байхын тулд эзний ерөөл оршихын тулд та энэ өргөөнд өгөөмөр байх ёстой байна. За би нэг итгэл удаагүй хүнээс асуусан. За та 11 эзэнд өргөл ямар гэж. Тэр өөрөө бодож байгаа. За би чинь сарын 2 сая төгрөгийн хөлтөд 200 мянга надаас явчихна гэхээр за би чинь хүүхдээ гутлавал дээр юм шүү. Тийм яг бол энэ талаар би гэхдээ дараа нь илүү тодорхой би энэ өргөлийн талаар заах болно. Энэ үнэхээр чухал. Бид үнэхээр өргөхийн тулд за энэ талаар бас их түүх ярьчих гараа шүү. Яг энэ дараагийн бас дахиад нэг сургаал дээр орж ий. Тэр манайхан тийм одоо ийм хатан гартай хүмүүс байхгүй л бодож ш. Ой тэнийсэн. Тэр үнэхээр сүнсээр өсч байгаагийн маш сайн дагалдагч болж хамгийн том тэмдэг хүмүүс өгөөмөр болдог. За энэ талаар тэгвэл маш олон агуу түүх. Тэгэхээр эзэнд өргөссөн өргөлөөр дамжуулж улс үндэстнийг өргөссөн агуу бизнесмен хүмүүсийн түүхч өнөөдөр энэ дэлхийгээр бэлхэн байна. Тэгээ бидний эзэн бол амьд эзэн. Тэр алтарч би эрх мэдлэмж байгаац. Бүх зүйл том байна. Эзэн тэгээ таныг өрөөх болтугай. За тэгээд одоо бид нар 5 дугаар юм дээр явсан тий. 5 дугаар алхам. Та бүхэн гарын тэнэлэх ёстой шүү. За ингээд бид нар дагалдагчаа бэлдэж байхад биднээс ингээд маш их зориулалт цаг гарах үед дараа нөгөө хүнд байна хөвчлөлт гарахгүй болохоор бид уран уурдаг. Тэгэхээр одоо яг энэ цаг маш чухал шүү. Яг 5 дугаар үеийн дараа бид 6 дугаар үе рүү орох хэрэгтэй байна. Ихэнх тохиолдолд хүмүүс мань 5 дугаар үе дээр орчихдог. Тэгээ яг нөгөө дагуулж байгаа нөгөө муу зуршилтаа хിവэрээ амьдрал нь өөрчлөгдөөгүй хിവэрээ тэгээд цуглаанд алдаг оног ирдэг хിവэрээ эсвэл шалтгаалаад ирдэггүй хിвэрээ тэгээд бид нар за болё. За ийм хүмүүс цагаа зарцуулж яхаар нэлээд өөрчлөгдөхөөр өстой мундаг итгэвч байгаа хүмүүс цагаа зурлах гэж боддог. Энэ бол муу нэгний мэхлэлт шүү. Харин яг энэ үед дээр бичээсийг харах юм бол Илия дахиад өрөөнд дотор тойрон алхаад залбираад хэвдсэн байна. Тэгвэл энэ хэсэг 6 дугаар хэсэг бол маш чухал байна. Энэ эзэнтэй харилцах ойр харилцааг бэхжүүл. Энэ үгээр хэлбэл эзэнтэй харилцах хайрын харилцаа. За тэгэхээр бас дахиад би дараагийн бас тогтоосон цагт эзэнтэй харилцах хайрын харилцаа гэсэн сэдвээр бас дахиад эзний үг дамжуулагдана. За тэгээд дээр нь бас дахиад Бурхныг таньж мэдэх 7 алхам гэж бодит байдал гэж бас сэдв орж ирэх хэрэгтэй юм байна. Тэгээд маш олон хүмүүс би Бурхныг яаж мэдэх вэ гэж би яаж таньж мэдэх вэ гэж маш олон асуулттай байдаг. Тэгвэл юуны бас тодорхой. Тэгэхээр өнөөдөр та яг энэ 6 дугаар үе шат дээр эзэнтэй маш ойр дотн харилцаатай байх ёстой. Иохны 17 дугаар бүлэг дээр мөчөр иштэйгээ холбогдохгүй юм бол үр жимс гарахгүй гэсэн байна. Хэрвээ та нар надтай холбоотой байхгүй юм бол үр жимс гарахгүй гэсэн. Тэгвэл өнөөдөр та амьдралд чинь бүх юм амжилттай би сайн байгаа гэж хэлсэн юм. Та эзэнтэй харилцах хайрын харилцаа байхгүй бол энэ худлаа. Та өөрийгөө хуурч байгаа гэсэн. Та бусдыг хуурч байгаа гэсэн. Та эзнийг хуурч байгаа гэсэн. Яг л энэ боломжгүй. Харин эзэн хэлсэн. Надтай холбоотой хүн үр жимс гарна гэсэн байна. Тэгээ миний үгийг тунгаамжлагдаг өдөр шөнөгүй миний үгэнд баясдаг нэгнийг уусгал усны дэрэг тавьсан мод адил үүс бүхний нь өлзийтэй гэж хэлсэн байна. Чи тууштай буй зоригтой баруун тийш зүүндэш бүх хазаа. Тэгээ миний үгийг амнаас салгалгүй өдөр бүр түүнийг тунгаамжлагаж яв. Тэгвэл чи амжилтанд хүрчи өөдлөн дэвжиж өнгөжин жахаачна гэж хэлсэн байна. Амен. Халелуя. Тэгвэл та эзэнтэй харилцах хайрын харилцаа бэхжүүл их эзэн би
өөрийн дагалдуулж байгаа хүнд таны хүч хэрэгтэй байна. Та илчилтээ өгөөч гэж гуйх хэрэгтэй. Иесус хэлсэн хэрвээ аав надад илчлэхээс нааш би юу ч хийхгүй гэж хэлсэн байна. Өнөөдөр бид өөрсдийн хүчин чадлаар, өөрсдийн арга барилаар үр дүн үнэхээр хүрч чадахгүй. Харин эзэн өөрөө тэр хүний дотор орж өөрчлөлтийг хийх болно. За нэг Оксфордын их сургууль дээр нэг сайн мэдээ тараагчийг чи тэр Оксфордын их сургууль руу явж хэлсэн. За тэгсэн манай тэр залуу би ямар ч мэдлэг байхгүй, дээд сургууль төгсөөгүй. Тэгээ би Оксфордын их сургууль би яагаад очих ёстой гэсэн. Би Оксфордын их сургууль би өөрийн сэргэлтийг авчирна. Чи дуулууртай тийш явж хэлсэн. За тэгээд манай сайн мэдээ тунгалагч маань дээр Оксфордын их сургууль дээр очиод тэгээд энэ чинь нэлээд мэдлэг чадвартай хүмүүс. Тэгээ өөрөө тэгж бодсон. За эзэн минь ээ, би таны сайн мэдээг яриад энэ хүмүүс сонсохгүй дээ. Дэмий биш үү? Ер нь би бас өөрийнхөө улаан нүрийг бодож юм зү шараа болох байхаа хэрэггүй юм шүү гэсэн. За тэгсэн эзэн тэр сургуулийн бүр оюутны зөвлөлийн даргатай ч явж уулз сайн мэдээг ярих гэж хэлсэн. Бүр оюутны зөвлөлийн дарга байхтай яах вэ тэгээд тэр чинь бүгд өтө оюутнуудаа удирддаг. За тэгээд оюутны зөвлөлийн дарга дээр ноцсон. Тэгээд өөрийнхөө ингээ сайн мэдээг ярьсан чинь нэг оюутны зөвлөлийн дарга нь бүр шинжлэх ухааныхын талаас нь няцаалтыг өгөөд ирсэн. Хэвээр нэлээд том мэдлэгтэй байсан. За тэгээд нөгөө сайн мэдээ тараагч маань бүр ингээ за эзэн би хэлээгүй одоо хардаа. Тэгээд дээр нөгөө тэр оюутны зөвлөлийн тэр дарга маань ингээ сургуулийнхаа бүх оюутнуудыг ингээ авцраад одоо баг мэтгэлцэн байдлаар. За тэгсэн чинь бусад бүх оюутнууд нь шоолж исэн. Инээд нүрэл хөгнөөд нүрэл хүмүүс доогуулж исэн. Тэгээд нөгөө сайн мэдээ тараагч маань ингээ бүр хөсөн зутгацсан. За эзэн хэрэггүй байсан байгаа үстэй би одоо ингэж ичгүүрт орж шээ. Тэгсэн яг эзэн түнд за чи тэр оюутны зөвлөлийн даргадаа бичэн гэдэг үг хэлгэсэн. Бичэн. Тийм жигнэмэг одоо монголоор жигнэмэг за яг боорцог гэж тий. Ойлгомжтой боорцог гэж хэлгэсэн. За тэгсэн өөр үг байхгүй юусэн байхгүй ганцхан боорцог гэж хэлчихсэн. Тэгээд нэг оюутны зөвлөлийн даргадаа ингээл нөх хэлж чадахгүй ганцхан үг энэгээр энэ хүний амьдрал өөрчлөгдөж юу ээ тийм бэ гэдэг өөрөө бодлоо. За эзэн надад дүнгээс үгээ хэллээ. Тэгээд эзэн үнэхээр оршин байдгийг би шууд харуулъя. Хэлэх үү гэсэн чинь нөгөө оюутны зөвлөлийн дараа. Оо тээлтэй аль хэлж ойлоор гэдэг юм шүү дээ. Яг таацчаа тэгээд нөөр чи хэлэх гээ. За би хэлэх үү? Хэлэхгүй хийж чадахгүй. Би одоо ганцхан боорц гэдэг үг хэлдэг энэ өөрчлөгдөх юм уу гэж бодоод хэлэх үү гэж өө юм болж байгаа. За яг одоо би хэлье. Эзэн үнэхээр над үгээ хэлсэн. Үнэхээр оршин байгаа надад харуулсан. Эзэн чамд энэ боорц гэдэг үг хэлгэсэн. Тэгсэн чинь нөгөө эргэн тойрон байсан нэг оюутнууд бүгд пик гал инээсэн ийм үг болтой. Гэтэл нөгөө оюутны зөвлөлийн дарга маань царай ингээ бүр сонь болчихсон. Бүр шокд орсон. Тэгээд хэсэг хугацаанд өөрөө ингээ бүр таг болчихсон чинь нөгөө оюутнууд маань бүр юу болчихвоо гэл. Тэгсэн манай нөгөө сайн дараагч Баатар байна. Боорцог мэд үү? Боорцог гэдэгтэй. Мондөг зогсоод байсан. Тэгсэн нөгөө оюутны зөвлөлийн дарга маань ингээ уурж эхэлсэн. Нулимс унгаж эхэлсэн. За юу болчихвоо гэл. Тэгээд тэр өөж уулж байгаа нэг тайвширсан дараа хэлсэн. Би хүүхэд байхдаа тэгээд ээж маань нэг удаа үнэхээр гоё ээж минь боорцог хийдэг. Тэгээд нэг удаа үнэхээр гоё боорцог хийгээд за миний хүүхдүүд битгий дээрээ за ээж нь гарчаад ирээгээд гараа явангуут нь би тэр боорцгийг хулгайлцсан. Шууд аваад ингээд идээл. Тэгээд буцаад ингээд зогсчихсон. Ээж орж ирэл та нарын боорцог идээгүй үстэй гэсэн чинь. Идээгүй гэдэг. Тэгээд яа тэгж ээжтэй худлаа хэлснээс хойш миний дотор намайг тэр боорц гэдэг тэр үгээр хүлчихсэн. Тэгээд ямар нэг юм болохоор би тэр зүйл бодогдоод дандаа тэр нь хүлээстэй. Тэгээд би өнөөдөр хүртэл тэрнээс чөлөөлөгдөж чадахгүй байна. Ямар нэгэн тийм сүнсний дарамттай. Тэгээд би яах гэж тэр өдөр ээжтэй худлаа хэлж би боорц булгаал. Өөрөө ихгүй тэр зүйл нь өөрийг нь тэр сүнс боорчилдог. Тэгээд тэрийг өөрөө сэтгэл зүйчдээр очиж асуусан байна. Ингээд надад ийм дарамт байна. Би яаж чөлөөлөгдөх вэ?
Тэгсэн сэтгэл судлаач маань болохоор тэр асуудлыг илрүүлсэн харин гарах арга замыг хэлж өгөөгүй. Түүнээс сэтгэл судлаач маань болохоор тухайн тэр хүний дотор байгаа асуудлуудыг нээж илрүүлж чаддаг. Та бол энэс болсон байна, тэрнээс болсон байна гаргаж чаддаг. Харин түүнийг хэрхэн эдгэх, хэрхэн өөрчлөх арга замыг зааж өгч чаддгүй маа. Тэгээд нөгөө хүмүүс маань дотроо бүр тийм тэрнийг өөр хинч бидэхгүй. Тэр өөр бүр сэтгэлийнхаа мухарт өөр дандаа өөрийг нь ялалдаг тийм нэг юм байсан. Тэгсэн чинь түүнийг нь боолцог шууд хэлсэн. Тэгээд нөгөө тэр оюутны зөвлөлийн арга нь хэлсэн. Үнэхээр тэр бурхан байд юм байна. Яг миний амьдралд ийм асуудал. Би энэс бол би энэ сүнсэн дотор би өнөөдөр бол боочлогдож байгаа. Тэгвэл энийг мэдж байгаа юм бол энийг надаас өөр хинч мэдэхгүй. Би хинч хэлж байгаагүй. Тэгвэл үүнийг мэдж байгаа юм бол тэр эзэн үнэхээр байд юм байна. Тэр энийг гарахаар замж мэдж байгаа. Би Иесуст итгэх яаж хэлсэн байна. Тэгээд тэр оюутны зөвлөлийн дарга маань тэр үнэхээр мундаг мэдлэгтэй нөхөр маань Иесуст итгээд тэр Оксфордын их сургуулийн бүх оюутнуудад сайн мэдээд байгаа. Тэр газарт чуулган байгуулагдсан. Тэр газарт сэргэлт ирсэн. Тэгвэл өнөөдөр хүн бүрийн дотор сүнсний үлээс байдаг. Магадгүй бид нар энэ дотор байгаа хүмүүс ч гэсэн хэрвээ та бүр сэтгэлийнхаа гүн овгоо авах юм бол танд ямар нэгэн тийм гин үлээс болж өгөгдсөн дарамт байна. Сүнсний хүлээс байгаа. Тэгвэл түүнээс эзэн чөлөөлж чадах эзэн юм аа. Тэгвэл таны эзэнтэй харилцах хайрын харилцаагаар дамжуулан эзэн таны тэр хүлээснээс чөлөөлдөг. Тэр гинжийг тасалдаг. Таныг их чөлөөнд гаргадаг. Тэгээд таныг үнэхээр эзний агуу жанжин болгож тэр мянган сүнснүүдийг аврах эзэн ялтын удирдагч болгодог юм аа. Тэгвэл 6 дахь алхам бол та их эзэн минь би энэ дагалдагчийг яаж бэлдэх вэ? Над үгээ өгөөч. Би танаас ичил тавмаар байна. Түүний амьдралд онцгой зүйлийг хийгээч. Бид залбирх ёстой юм. Тэгээд яг эзний өгөгдсөн тэр ичилтийн дагуу бид тэр хүнд хандхад түүний амьдралыг эзэн оронгоор нэрвүүлэх болно. Амен. Тэгвэл бид яг энэ 6 дугаар алхам дээр бид нэр яг 5 дугаар алхамд ирээд бид ухдаг. Тэгээд 6 дугаар алхамд орох ёстой. Тэгээд нь бид эзэнтэй харилцах хайрын харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Эзэн гайхамшигтай илчлэлтийг таны амьдралд өгөх болно. Тэгээд би дараа бас Бурхныг таньж мэдэх 7 байдлыг бас дараа би та бүхэнд бас хуваалцнаа. Бурхныг яаж таньж мэдэх вэ гэдэг. Тэгээд дээр нь бас эзэнтэй харилцах хайрын харилцаа. Энэ үнэхээр бас чухал байна. Тэгээд би та бүгдийг үнэхээр эзэн нэрээр өрөөж байна. Бас би та бүгдийг ятгах байна.